Ирэх жилээс нэг ийм туршиж үзье гэж бодож байгаа. Тэр үхээр эхний 3 сар огт хичээл орохгүй. Зүгээр юм problem awareness гэж юм дэгхгүй. Entrepreneur хүний чинь гол одоо мөн чанар нөрөө асуудал шийдэх байхгүй. Тэгэхээр эхлээд асуудал шийдэх тул асуудал гэж юу вэ гэдгийг хүүхэд бие махбод сэтгэлээрээ мэдэрч сурах систем шиг байна. Тэгэхээр эхний 3 сар хүүхдүүдэд тэр мэдрэмжийг өгөөд тэгээд энэ чиний танил зүйл байна уу? Чи энийг хүсэж байна уу? Ийм зүйлийг чи яг өөрийнхөө асуудал болгоод цаашаа амьдралаа холбоод явж чадах уу гэдэг мэдрэмжийг ихний хэлж өгөх тийм 3 сарыг бас төлөвлөд юм уу гэж боддог. Шууд хичээлээр мэдхгүй. Тийм. За ажлын дараа подкастын ээлж дугаар эхлэхэд бэлэн боллоо. Манай энэ өдрийн дугаарт санхүүгийн засгийн их сургуулийн entrepreneurship хөтөлбөрийн ахлах багш Ууган болд оролцож ирсэн байна. За авилгыг хүлээж авч ирсэнд маш их баярлалаа. За баярлалаа. За 2025-аас 2026 оны хичээлийн шинэ жил ер нь дуусчлаа тий. Дуусчлаа. Тэгээ ер нь сая дуусаад тэр одоо сая хөтөлбөрийн төгсөл мөксөлтийг хийгээл дуусчихсан. Багш нар чинь ер нь яг ингээд хичээлийн жил дуусангуут л нэг юм том ажлын ард гарчиж байгаа. Тэгээд 103 сар амрах бололцоо бүрддэг. Энийг юм том даваа гэж бас харж болно. Тэгээ яг энэ үед одоо оюутнуудаа ингээд өнгийн тавиад төгсөлтийн баяраа хийгээд ингээд дуусны дараах мэдрэмж юу юм ямар байдаг вэ? Энэ хоёр л мэдрэмж байдаг шиг санагддаг шүү дээ. Нэгдүгээрт ингээд хүүхдүүдийнхээ өмнөөс баярлах мэдрэмж бол үүсэж байгаа. Тэгэхээр зарим нь бол ингээд 8-7 хоногийн хугацаанд тэ модуль хичээл гэж ярьдаг. Хичээлийн ард гарч тэ өөрсдийгөө ингээд хүнлүүлж эргээд нөгөө ялангуяа манай хөтөлбөрт ингэдэг хийсэн бүтээсийн маш олон юм чаленжтай тулна. Тэгээ хийсэн бүтээснийхээ ард хүнлүүлээд ингээд гардаг. Тэгээд хүүхдүүд баярлдаг баг. Багш нар ч гэсэн яг тэр баярыг нь хуваалцаад баярлдаг. За нөгөө талдаа бид нар нөгөө юу гэдэг нэг юм хийж бүтээснийхээ ард эргээд дахиад яв сайжруулах уу, юу өөрчлөх үү, тэ дахиад одоо илүү сайн дараач оюутнуудаа яаж хөгжүүлэхийн тулд юу их үү гэж дахиад шинэ сорилт руу ингээд ордог. Тийм нэг юм хоёр мэдрэмжийн донд байт юм шиг санагдаж шүү дээ. Нэг ажил дуусаад ардаас нь дараа яах вэ гэдэг хөгжүүлэлт тал руугаа илүү анхаардаг. Юу болов, юу болохгүй байв, энэ хичээл бид нар илүү одоо яг тийм хурдтай өөрчлөлт хэл байхгүй бол тэр талаар дахиж бодохгүй бол за нэг юм ард гарчлаа гэж дуусахгүй юм шиг зүгээр миний хувьд тийм мэдрэмж байдیں۔ Танай хөтөлбөрийн нэг онцлог одоо оюутнуудыг айгүйх юун дээр төсөлтөөр ажиллаулдаг те. Янз бүрийн өөртөө санаачлаа, дэрийгээ бизнес болгоод иржүүлээд үр дүнгээ хараад те тэн дээр дүгнээд явдаг. Тэн дээр бас багш нар ментор хийгээд ажиллаад явдаг. Сайн энэ хичээлийн жилийн хувьд хамгийн сонирхолтой олон хүртээмжтэй болсон төслүүдээс дурдвал юу байх вэ? Яг янз янзын л төслүүд явж байгаа. Бидний яг зорилго нь бол нөгөө аль болох нөгөө бидний нэг юм өөрөө байдаг байхгүй get out of the building гэдэг. Тэгээ аль болох оюутнуудыг ангиасаа гараад өөрийнх нь гэрээсээ гараад бодит амьдрал руу ороод тэгээ тэнд болж бүтггүй байгаа асуудлыг яг гоё юм зүрх сэтгэлээсээ мэдрээд за би энэ асуудал нэг эмзэглэл бий болоод тий. Одоо юу гэдэг нэг юм төгсний бэрхшээлтэй хүний асуудал ч юм уу эсвэл бол өндөр хүнтэй махны асуудал ч юм уу тий тэрийг нэг юм дотроосоо эмзэглээд тэр эмзэглэлийг эхлээд бий болгоод араас нь хүүхдүүд маань яг өөрсдийнхөө хүслээрээ тодорхой ингээд шийдлүүд үүсгээд тэрийг ажил хэрэг болгоод тэрнийхээ ардаас нэг тийм ажлынхаа ард гарсан тэр мэдрэмж аваад тэгээд суралцах тэр л одоо энэ циклийг л хүүхдүүдтэй бол ингээд бүтээхийг бол ингээд хичээдэг. Тэгээд гэрээс нь гаргахын тулд бид нар хөтөлбөрийнхөө зүгээс бол аль болох бодит тийм оролцогч талуудын хөтөлбөр дотор ингээд оруулахыг бол ингээд хичээж байгаа. Зүгээр айгүй олон төслүүд байсан. Нэг яг зарим өнцгөр харахад бол нэг юм энгийн юм шиг хэрнэ. Яг даалд дутх цаад дутхыг харах юм бол хүүхдүүдэд бас айгүй чухал асуудлыг ингээд төвлөрч олж харах боломжийг олгож байгаа. Тэр юу гэхээр галтгооны хэрэглээний соёлын тухай бид нар entrepreneur хөтөлбөрийн бас санхүү эдийн засгийн 1-2 дугаар курсын оюутнуудад
хэрэглээний соёлын тухай судлаад тэгээд тэн дээрээ үндэслээд бас тодорхой нэг шинэлэг санаанууд, шийдлүүд гаргаад ирээч гэдэг юм төслийн бас нэг юм хичээл явсан. Тэгээ энэ хичээл бас их сонирхолтой байсан. Наад зах нь одоо пич яаж хэрэгжилж ийн, цэвэрлж ийн, өгөрөгчөө цэвэрлж ийн үгээ те. Өдөр тутмын энгийн амьдралд байдаг хэрнээ бидний анхаардаггүй боловч урт хугацаанд эрүүл мэнд болоод олон зүйлд нөлөөлдөг энэ асуудлуудыг ингээд мэдрүүлэх орлогыг хийсэн төсөл маань бас энэ жилийн хувьд бас их шинэлэг байсан болов гэж бодож байгаа. Гэхдээ яг зарим хүний хувьд өнгөн хэсгээр харахаар нэг амьдралд нь хэрэггүй юм шиг харагдчихж болно. Гэхдээ энэ бол бас тийм биш. Бидний өдөр тутмын жижиг асуудлууд эргээд том асуудлын нэг эхлэл шүү дээ, тийм шүү дээ. Одоо айлын галтгоонд байгаа бүх зүйл хэрэгслүүд чинь бүгдээрээ цаанаа нэг бизнес тэгээд тэр айлуудын галтгоонд байгаа асуудлыг шийдэх гээд төлөвлөж гисэн тийм бүтээгдэхүүн шүү дээ, тийм. Тэгэхээр судалгааны үр дүнгээс хуваалцвал жишээ нь бид нар ер нь судалгаанд хамрагдсан хүмүүсийн хариултанд тулгуурлавал бид нар ер нь галтгоогоо хэр зөв зөвхөстэй хэрэгжилж байна. Бидний хамгийн их анхаарах зүйлсүүд юу байна? Ер нь л яг дотроо нарийн юм зөндөл байлээ. Тэг яг нэг үрслийн хэлэхэд бол яг зөв нийтлэг байдлаар ингээ хэлэхэд бол галтгоо хэрэглээний зан үйл гэж юм байгаа те. Энийг ер нь хинч заагаагүй. Амьдралаа хаана шүү дээ. Амьдралаасаа сурдаг. Тэгээ нэг талаасаа зан үйл, энэ зан үйл өөрөө ингээ өдөр тутамдаа дадал хөвшил ингээ болчихидэг. Тэгэхээр одоо юу гэдэг нөгөө микро пич гэж те. Халаагч бид нар хэрэглэхтэй. Тэрийг одоо 7 хоногт хэд угаах хэрэгтэй. Угааж ийн угаахгүй нүгэл бидний анзаардгүй юм билээ. Гэхдээ энэ зүгээр л маш их хордсон, бохирдсон зөв вирус тэнд үржигдсэн юм бол асар их байгаа. Тэг яг тэр гол асуудал нь тэр микро одоо пичтэй гол нь биш. Тэр хэрэгжилж байгаа тэр зан үйл л гол асуудал гэсэн үг. Асуудалтай юмд бол юу зөндөө байна тий. Наад зах нь тодруулаад тэрний хэрэглээ. Хэлээ хилчүүл болох уу? Одоо пичийг ер нь бид нэр 7 хоногт юм уу хэдэн удаа угаах хэрэгтэй бол бид нар ер нь их угаадаг илүү гэдэг бодол төрөд байна л да. Наад зах нь одоо ийм харагдаж байгаа. Хөргөчний тухай судалсан судалгаанууд байна тий. Монголчуудын одоо ер нь нийтлэг байдлаар Монгол айлуудын хөргөч дүүрэн байдаг. Тий. Явж зарим хүүхдүүдийн судалгааны үр дүнгээр юугаас гарч ирж байгаа нэхээр дүүрэн байдаг. Энэ нь гэрээ эзэгтэй нэр магадгүй дүүрэн байлгах гэдэг шалтгаан нь гэр бүлээ хайрлаж байгаа хайрын илэрхийлэл байж болохоор байгаа тийм. Гэтэл энэ хайрын илэрхийллийн цаана асар олон ажил дээр нь тэр дүүрэн байлгатай холбоотойгоор одоо гэдэг хугацаа муудах тийм эрүүл бус хүнс хэрэглэх гэдэг олон асуудлууд араасаад одоо дагуулж байгаа ийм нөхцөл байдал бас байгаа байхгүй. Тэр яг хөргөчний хэрэглээ тал дээр наад зах нь одоо нөгөө өндгийг хаалгандаа ингээд байрлуулдаг ийм зан үйл аягүй хэд юм тийм. Тэнгүүд л өндгийг ерөөсөө яг стандартаар бол хаалгандаа байрлуулах эсвэл ягаад тэгэхээр чи банга онгоож хаагдж байгаа учраас температурын өөрчлөлт аягүй хордог байгаа байхгүй. Тэгээд эн чинь муудах нөхцөл байдал аягүй бүрддэг гэх мэтчлэнгээр жижиг юм хүртэл амар сонирхолтой асуудлууд байна. Ихэнхдээ бид нар ажигладгүй юмнууд. Харин тийм байна. Би ч одоо өндгийг хаалганд байх гэж бодож явчихсан. Яг тийм их асуудал. Нэр чинь ингээд байнгын онгоо шахахлаар хөдөлж байгаа юм биш үү? Тэгэхээр хамгийн их халуун үүдний температурын өөрчлөлтөнд хүртэж байгаа. Тийм. Гэтэл тэр өндгийг бид нар чинь нөгөө байнгын хэрэглэдэг учраас авахд хамгийн авсаархан газараа байрлуулахгүйгээс л ингэ хэрэгцээ үүсэж байгаа байхгүй. Гэтэл авахд хамгийн авсаархан газар гэдэг чинь өөрөө хаалгатайгаа ойрхон ч юм уу те ийм байж таараа. Тэгэхээр нөгөө температурын өөрчлөлтөнд ордог юм байна. Тийм жишээлбэл ингээд жижиг юм шиг мөртлөө хүний анхаардгүй, ажигладгүй, төвлөрдгүй юмнууд чинь өөр асуудлын юу том шалтгаан болж байгаа байхгүй. Би ч юм бас нөө сургуулиар хай нэг орж гардаг. Тэгээ дандаа хөтөлбөрийн оюутнуудыг харахаар дандаа нэг шин содон юмнууд дээр ажиллаж байгаа. Тэгэл тэрнийхээ тайлын юмыг танилцуулж байгаа гэсэн юмнууд харагдж идэг. Тэгээ айгүй сонирхолтой. Тэгээ нийт цаана ийм гой юмнууд л явд юм байна л та. Яг нэг хүүхдүүдийн аль болох сониуч байдлыг нэмэгдүүлэх гээл те. Тэгээ бидний мэргэжлийн хэлгээр инсайт гэж нэг ойлголт байдгийн тэр юу гэхээр юм нэг нуугдмал үнэн гэх юм уу. Бүх юм чинь нэг юм асуудалч бай боломжч бүх их зүйл ямар нэгэн гогцоо нуугдмал шалтгаантай байдаг. Гэтэ ихэнх хүмүүсийн одоо харж байгаа шалтгаан бол зөвхөн шинж тэмдэг. Гэтэл тэр нуугдмал маш олон өөр шалтгаан нөхцөл байдлууд байдаг. Тэгэхээр тэрийг бусдаас илүү мэдэрч олж харна гэдэг өөрөө асуудлыг илүү өөрөөр шийдэхийн эхлэл байхгүй. Тэгэхээр тэрийг л угаасаа ингээ оршин байгаа нуугдмал шалтгаанууд асар болго бид нар харахгүй л байгаа болохоос биш. Тэрийг нь харуулах чиглэлээр л
дадлагжуулах, хүүхдүүдийг чиглүүл, харах өнцгийг тэр тал руу өөрчлөх тал руу нь л ажилдаг гэх юм уу. Тийм л юм сургалтын дизайнтай ажиллах нь бол тийм. Ерөнхийдөө дүгнэх зөв. Оюутнууд чиглэлийг багаар ажиллаад явдаг те. Одоо за том жижиг ямар нэгэн төсөлтөд ажиллахад ер нь зарим төсөл ингээд үр дүндээ хүрээд амжилттай болдог байх. Зарим нас нь жоохон анхаарах зүйлтэй үлддэг байх. Энэ дээр төсөл амжилттай болон зорьсон үр дүндээ хүрэхгүй байдгийн шалтгаан тэнд ажиллаж байгаа оюутнуудын арга барил зэрэг дээрээс яаж анзаарагдах вэ? Яг зүгээр би нэг энэ дээр ийм сүүлийн үед ийм өмнө бол зөндөө шалтгаан харж л байсан. Одоо ч гэсэн яг тэр шалтгаан хаагаал явж байгаа. Эцсийн дүндээ бид нар хүүхд болгоныхаа санаачилж байгаа төсөл маань ажил хэрэг болоос бүр цаашлаад бизнес болоос нийгэмдээ эдийн засгтаа хүн нэмэр оруулаасаа гэж итгэж байгаа. Гэхдээ одоо юу гэдэг хөтөлбөр нь ч юм уу сургууль нь яг тэрний зөв шалтгааныг олохгүй бол бас буруу ажиллаад байна шүү дээ. Тийм учраас шалтгаанууд дээр нь алхам алхмаар ажиллаж байна. За зүгээр сүүлийн үед нэг анзаараад байгаа нэг шалтгаан юу гэхээр нөгөө юм яг дотоод зүрх сэтгэлээсээ эмзэглэж би одоо нэг ийм үг байдаг байхгүй. Бурхан үйл өгөнд дуртай гэж. Тэгээ би ялангуяа одоо нөгөө мэрэгчлээ сонгож байгаа хүүхдүүдээс хэлмээс байхгүй тий. Чиний ямар мэрэгчлээ байх тэр гуншин одоо шошиг бол нэг чухал биш. Ямар ч мэрэгчлийг дотроосоо хүсээд хайрлаад дурлаад сониучилж хийвэл бурхан тэрийг чинь харддаг болохоос сошигыг харддаг шүү дээ. Тэгэхээр яг энэтэй адилхан ямар ч төсөл байсан тэр төслийн цаана хийж байгаа тэр яагаад гэдэг үндсэн шалтгаанаа тэр хүүхд дотроосоо хүсэж мөрөөдөг бол үр дүн угаасаа гарахгүй. Тийм учраас эхний ээлжинд бидний хийх ёстой зүйл хүүхдүүдийг тэр болж бүтэхгүй байгаа асуудлыг үнэнхээр зүрх сэтгэлээс дотроосоо тэр мэдэрдэг болгох тэр одоо мэдрэмжийг ингэж холбож өгөх амар чухал болчиход байгаа. Тэгэхгүй болохоор ингээд чи тийм төсөл хий. За энд нэг ийм төсөл байна. Энэ чиний даалгавар гэхээр ямар ч нэг тийм хоосон учраас нэгдүгээр хүүхдүүдээс хүчин чармаалт гарахгүй, хоёрдугаар мотивац аягүй суул, гуравдугаар тэгээд тэгсгээл өөр зорилгоор болгоод даалгавар биелүүлэх гэдэг зорилгоор хийчихлээ. Амтх болчих. Даалгавар биш. Яг энэ миний яг одоо юу гэдэг шийтгэх ёстой. Би яагаад баг одоо утга учиртай болгох үндсэн тэр юм шиг санагдаад. Тэгэхээр тэр холбоосыг аягүй сайн хийх хэрэгтэй юм болов. Тэг хөтөлбөртөө бол эх жилээс нэг ийм туршиж үзье гэж бодож байгаа. Тэр үхээр эхний 3 сар огт хичээл орохгүй. Зүгээр юм problem awareness гэж юм өгөхгүй. Entrepreneur хүний чинь гол одоо мөн чанар нөрөө асуудал шийдэх байхгүй. Тэгэхээр эхлээд асуудал шийдэхин тулд асуудал гэж юу вэ гэдгийг хүүхэд бие махбод сэтгэлээрээ мэдэрч сурах систем шиг байна. Тэгэхээр эхний 3 сар хүүхдүүдэд тэр мэдрэмжийг өгөөд тэгээд энэ чиний хувьд танил зүйл байна уу? Чи энийг хүсэж гин үү? Ийм зүйлийг чи яг өөрийнхөө асуудал болгоод цаашаа амьдралаа холбоод явж чадах уу гэдэг тэр мэдрэмжийг эхний ээлжинд өгөх тийм 3 сарыг бас төлөвлөд юм уу гэж бодод. Шууд хичээлээр нүтгэхгүй. Тий. Гоё юм. Тийм санаа байгаад байна. Тэгээ нэг одоо яг хичээл яаж хэрэгжүүлэх бас бодчихлээ. Энэ харин нэг гоё шүү те. Хичээлд гэрийн даалгавар гэдэг өчглөөр багшид юм уу эсвэл тухайн хичээлийн дүнд зориулж хүүхдүүд даалгавраа хийх тал ажилладаг те. Нөгөө талаас нь яг саний таны хэлдгээр яг тэр хийх гэдэг ажлынхын агуулгыг нь тэгээ тэрний цаанд бий болох гэдэг үр дүнг нь ойлгуулчихлаар тэрэндээ төвлөрөөд зорилгодоо төвлөрөөд асуудал шийдэх гэдэгтээ дурлцвал тэгээ сайхан өсчтэй өөртөө манлайлал явах юм. Тэр ингээд дурлуулах юмыг хийн гэдэг бас багш нарын том чаленж байгаа байхгүй. Тэгээ яаж дурлуулах хүн болгон чинь тийм шүү дээ. Харин тийм. Тийм одоо тэгвэл иргэд багш болсон шалтгаан маань юу гэлээ? Энэ ажилд яг одоо ууган бол багшийг дурлуулдаг тэр мэдрэмж нь юу байна? Үнэхээр би зөв ингэж багш үний штэ яг гол юм хамгийн гоё тааламжтай мэдрэн хүндлүүлэх байхгүй. Хүндлүүлэхтэй. Энэ багш хүн бусад мэргэжлээс юугаар хамгийн гоё нь гэхээр тухайн хүндээ чи үн цэнтэй шүү. Чи хүндлүүлдэг шүү. Та ямар нэгэн байдлаар хүлээн зөвшөөрсөн шүү гэдэг тэр мэдрэмж байд юм шиг зүгээр санагддаг. Тэр мэдрэмжийг авахын тулд багш болсон. Магадгүй тэр мэдрэмжинд бас дурлцсан байж магадгүй. Тэ. Одоо сүүлийн үед би нэг
жоохон багш гэдэг үгнээс жоохон бас харах өнцгөө өөрчлөлт байгаа. Тийм багш гэдэг амар general ойлголт шүү дээ. Магадгүй нэг тийм оюутан багш гэхэр нэг чи тэр болчиход байгаа. Тэгээ нэг чи би байхын тулд харилцаа маань илүү органик, илүү ойрхон ингээ байхын тулд би бодлоо оюутнуудтай юу гэж хэлдэг болсон гэхээр нэг хоёр үндсэн санаа хэлээ да. Тэр юу гэхээр би бол чиний багш биш. Би чиний зүгээр юм харах өнцгийг өөрчлөгч хүн шүү гэдэг ийм хандлагыг би өөртөө суулгаж байна. Тэгэхээр би бол багш биш. Би бол хичээл орж байгаа хүмүүсийнхаа харах өнцгийг өөрчлөх ажлыг л хийж байгаа. Би тэр хүний харах өнцгийг өөрчилж чадвал мэдрэмж төр хүндлэх мэдрэмж маань ирэх юм болов гэж боддог. Өөрийгөө бас яг тэр талам. Тэгээд нөгөө яаж харах өнцгийг өөрчлөх вэ гэдэг юм руу нэлээд ажиллаж байгаа гэсэн. Зөв. Одоо чинь хэдэн жил багшлсан блэ? Нэлээд. Одоо чи 16 юм уу? 17 жолжилж. Энэ хугацаанд 1-р курс байсан хүүхэд 4-р курс төгсөөд явчихж байгаа. Тэгвэл энэ үед хүүхдүүдийн хамгийн их өөрчлөлт нь ил харагддаг зүйлсүүд нь юу байна? За тэгээ тэн дээр яг би яг энэ оюутанд ингээд нөлөөлөхөд энэ хүүхдэд ийм өөрчлөлт гарлаа да гэдэг ийм татаа мэдрэмж авсан нэг жишээ болцсон. Тий. Хүүхдүүстэй амар хурд өөрчлөлт. Ялангуяа нөгөө манай сүүлийн үед манай entrepreneurship хөтөлбөр 3 жилээр бэлтгэдэг болсон байхгүй. Тэгэнгүүт 3 жил гэдэгчээс та яг үндэ ингээд анх сонсоход амар удаан юм шиг. Яг явахаар амар хурдан өнгөрдөг. 3 жилийн хугацаанд хүүхэд амар хурдан өөрчлөгдөв. Эхний 6 сард л шал өөр болоод сүүлийн 6 сард өөр болоод ингээд амар хурдан өөрчлөгдөв. Гэхдээ дандаа өсдөггүй. Хамгийн динамик нь эхлээд аягүй хийм байжснаа унаад тэгснэ даблдад сайжраад тэгээ хайж явах удаан сайжирдаг. Нэг ийм динамик харагдтыг. Тэгэхээр тэр ялангуяа тэр уналтын үе дээр гэх юм уу? Мэдгүй миний бодлоор зарим хүүхдүүд академик дарамтаасаа болд юм уу? Эсвэл юунаас болд юм би шалтгааныг мэдэхгүй байна. Ихэнх хүүхдүүдийг ингээ анзаархаар эхний 6 сарын 2 дахь 6 сар дээр нэг жоохон уналтын шатлал руу гарт юм шигсэн жоохон итгэхгүй болоод ч юм уу те. Зорилгоо дахин хэрэгцүүлээд би хинбэ гэдгээ дахиж боддөг юм уу юм шиг санагддаг. Тэгэхээр зүгээр би эндээс бас юу гэдэг үнэлтэх гэдэг. Тэгэхээр эхний 6 сарын дараах 6 сарын багшийн үүрэг хариуцлага стратеги арай өөр төвшөнт очих хэрэгтэй юм болов уу гэдэг. Амар хурдан өөрчлөгдөв. Тэрийг бол баттай хэлж чадна тий. Багш нарт бүр тийм ингээд амар мэдэрдэг. Энд чинь ийм хөвгт юмс яа тийм болчих вэ гэдэг. Тэгж өөрчлөгддөг шүү дээ. Тийм. Гэхдээ 3-4-р курст ороод ихээр илүү бас төлөвшөөд илүү бас нэг чадвараа харуулдаг болоод тий. Тэгээ бас илүү мундаг болж байгаа хүүхдүүд бол бүр нүдэн дээр байна. Анх орж ирэхдээ өөрийгөө илэрхийлж чадахгүй байсан бол 3 жилийн дараа бүр хийж байгаа ажлаа хүртэл илэрхийлэх чадамж, тэрийг чанаржуулж байгаа чадамж гэдэг бүх юм өөрчлөгдөж байгаа бол байна. Тэгээ энийг бол яалч харахгүй ахис төвшил гэж харж байгаа юм. Тэр нэг би ч юм бас хаяа нэг очиод ганц нэг хичээл ордог шүү дээ. Тэр үед бас яг л ийм бодол төртгөл та. Яг семестрийн эхэнд жоохон өөртөө итгэлэн сул яг тэр хамт сурж байгаа нэг групп дотроо нэг жоохон өөрийгөө за би чинь дотор явахгүй дээ ч гэдэг юм иймэрхүү бодол авцсан юм шиг санагдаж байгаа хүмүүс анзаарэгддэг. Тэгээд энэ дээр яг тэр хүмүүсийг ажиллаж байгаа нэг жоохон ингээд илүү ойрхон байх гэж хичээгээд ирэхлээр хичээлийн дундуур тэр нэг хамтын ажиллагаа багийн магийн даалгавар юмнууд дээр оролцоо нэмэгдээл тэнгүүтлээ тэр хүмүүстэй харьцаж байгаа байдал мөртөл илүү өөртөө ихтэй болоод тэнгүүт л хамт сурж байгаа ангийнхан ч гэсэн нөгөө хүмүүстэй илүү нээлттэй илүү үнэтгэлтэй болж байгаа нь ажиллахлаар анзаархлаар тэр бас гоё мэдрэмж байт юм байлээ. Тэрийг бол та байнга л авдаг хэл та тий. Зөв. Одоогийн оюутнуудын бас орчин нөхцөл харьцан өөрчлөлөө шүү дээ. Анги танхимын үргэлжлээ, багш нарын үргэлжлээ, чадвар за тэгээд мэдээллийн хүртээмжтэй байдлын төрөл харьцангуй бас айтайхан цаг үе. Бидний үед чинь баг ноутбук л хуур байлаа шүү дээ. Тэгэхээр одоо бидний үеийн оюутнуудын сурах арга барил одоогийн оюутнуудын сурах арга барил болон тэдний төвшинний зөрүү хэр анзаардаг вэ? Маш том ялгаа байна. Яг эрэг талаас нь харах юм бол нэг харахаар илүү бие даасан юм шиг. Тэ. Илүү нөгөө
self learning буюу нөгөө өөрийнхөө чадамжийг яг өөртөө төвлөрөд илүү сайжруулж байгаа. Нэг талаас нь ингээ харахаар. Нөгөө талаас нь харахаар нөгөө багшийнхаа үүрэг хариуцлагыг биелүүлэх, за тэгээ багийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцох гэдэг энэ талууд нь бас сулраад байгаа. Ажиглагдаж байгаа. Тэгэхээр энэ болгоны цаана магадгүй нөгөө мэдээллийн хүртээмж гэдэг зүйл асар өндөр болсон. Тэгэхээр нөгөө тэд нар хүүхдүүд бол одоо юу гэж харж байна гэхээр мэдлэгийн хомсдол зүрсөө орхоо болцсон гэсэн үг. Миний цаана зүгээр мэдлэгийн хомсдол орхоо болоод мэдрэмжийн хомсдолд орж ийн үү да гэж зүгээр анзаарэгдэж байгаа. Ямар мэдрэмжийн хомсдол вэ гэхээр зүгээр миний таамаглал шүү. Яг энэ дээр судалгаа. Саяхан нэг жижиг судалгаа хийж үзсэн. Тэндээс ямар хуу үр дүн ингээ харагдаж байгаа юм бэ гэхээр харцсангуу нөгөө хит их олон рол модельтэй хит их бүх юм мэдлэг нь ингээд хаанаас ч байсан ингээд байгаад байгаа учраас жинхэнэ өөрийнхөө хүсэл тэмүүлэлээ ингээд бас хайж олоход нэлээд том юм саад бэрхшээлүүд төөрөгдлүүд аягүй их бий болсон болов уу гэж зүгээр анзаарч байгаа. Тэгэхээр энэ нь яг багш дэрж байгаа чаленж надад итгэх оюутнуудын тоо жилээр ирэх тусам олон илүү багасчиж магадгүй гэсэн үг. Нөгөө талаасаа би оюутнуудыг өөртөө илүү их итгэлтэй надад те миний ярьж байгаа зүйлд миний үзэл бодол үнэт зүйлд илүү итгэлтэй байхын тулд илүү өөрөө сайжрах шаардлага илүү гарч байгаа гэсэн үг. Би илүү яг мэддэг гэдгээ батлах хэрэгтэй болж байна. Чаддаг гэдгээ харуулах хэрэгтэй болж байна. Бодит амьдрал юм байдгийг яг мэдрүүлэх хэрэгтэй болчихж байгаа байхгүй. Тэгэхгүй бол одоогийн оюутнуудын тэр нэг итгэх итгэл нь бол улам багасаад байна гэдэг зүйл юм анзаараа бол байна. Тэгэхээр нэг юм мэдрэмжийн хомсдол бол яалч харахгүй өсөж байгаа нь анзаардаг. Бидний үед ч юм бол тэгээд багш ихлээр ингээд тэр дээр байдаг шүү дээ. Ийм тэнгэрийн хүнэл гэдэг ойлголттой байлаа шүү дээ. Багш хэлсэн бол тэр бол нэг тий тэр бол нэг гэдэг. Тэгээ одоо мэдээлэл ихтэл интернет реактор хүртээмжтэй байсангүй хэдэн цөөхөн сурагчийн хооронд л явдаг байлаад бол бүх юм нэлээд нэлтэл болчлоо л та тий. Бидний ч одоо юу вэ? Хуушур мошур чинь 100 төрөлөөс шүү дээ. Тэгэхээр одоо нэлээд эртнээ. Тэгэхээр одоо нэлээд зүр үсч чанаа харахгүй л та. Тэгээ одоо яг багш мэрэгжлийн хэцүүд хүндрэлтэй байдаг зүйлүүдийг нүүлээ ярил л да. Одоо хүмүүс бол багш гэхээр мэдээж хүндэлдэг. Тэгээ нэг юм одоо ч гэсэн тэ нэг юм тусдаа нэг юм одоо өөр хүмүүс гэж хүлээж авдаг ш нэлээд хүндэлтэй ханддаг. Гэтэл тэр хүн яг адилхан л яг өөрийнхөө сонгосон мэргэжлийн ажлыг хийж байгаа хүмүүс шүү дээ. Тэгэхээр тэн дээр нэг юм бэрхшээл гэх юм уу эсвэл намайг ингэж ойлгочаасаа гэж боддог зүйлсүүд. Яг нэг юм байж бэрхшээлхээс илүүтэйгээр боломж гэд хэлүүлэн зүүн. Багшны за зөв би өөр дээрээ л авчих та. Юу гэхээр юу гэдэг би нэг юм сурчаад ялангуяа нийгмийн шинжилгээ ухааны багш нарын хувьд бол тийм зүгээр байна гэсэн үг тийм. Нэг юм сурчаад бөөний бараа шиг тэрийг бүх хүүхдэд яг ийм байдаг гэдэг таг үнэн одоо эцсийн үнэн бүгдийг заагаад байгаа юм бас биш. Юу гэхээр би одоо юу гэдэг ажлаа хичээлээ заачаад өрөөндөө ороод дахиад л сурч идэг. Дахиад л сурч идэг. Өргөж сурч идэг. Тэгэхээр тасралтгүй суралцж идэг байдал бол багшууны бас яг харагддгүй үнэн бах гэж би зүгээр одоо бодож байгаа хгүй те. Жишээлбэл миний хувьд одоо ингээ анзаараад тахаар би өөр дээр л анзаарч байна. Нэг модуль ингээ хичээл орлоо гэхэд дараагийн модульд нь тэр слайд тэр мэдээлэл ерөөсөн бас фул ашиглагдахгүй. Доор 60-аас 70% илүү өөрчлөгдсөн. Тэгэхээр тэр болгоны цаана илүү уншиж судлах те илүү их хийх тайлбарлаж байгаа ярьж байгаа контентоо баяжуулах гэдэг ч юм энэ дээр бас нэг юм өөрийгөө хөгжүүлэх ажлыг бол давхар цаана нь дандаа хийж байгаа л гэж хэлэх гээд байхгүй. Тэгэхээр тэрний цаана бас багш хүний гол бас мөн чанар. Тэрийг бас хүмүүс харах хэрэгтэй. Тэрнээс нэг юм зүгээр нэг хичээл заагаал явж идэг хүмүүс биш. Тасралтгүй судалгаа хийж байгаа. Тасралтгүй уншиж байгаа, судалж байгаа. Тийм баг орондоо ч уншиж байгаа тийм. Тийм шүү дээ. Багш нар л үнэхээр бэрхшээлтэй тал нь яг юу байгаа юм бэ гэхээр яг багш талаас бол оюутнуудын яг
өсөлт дэвшил хөгжил өөрчлөлтийг үнэлгэж авах хэцүү дээ. Тэр надад их жоох хэцүү байдаг. Зарим талаар одоо нэг нийтлэг шалгуур тавиал ингээд үнэлдэг шүү дээ. Тэр маань бас яг бүх оюутанд шудраг гэдэг мэдрэмжийг өгж байгаа юу үгүй юу гэдэг асуудал аюу хэцүү байдаг. Би оюутнуудтайгаа бол аль болох нөгөө за чинь даалгаврыг хийсэн үү, за ямар үр дүнд хүрсэн бэ гэдгээс нь илүүтэйгээр гаргасан хүчин чармаалтыг нь илүү хүндлэхийг хичээдэг. Чи хэдэн хүнтэй уулзсан, хаашаа явсан, бараг хэдэн километр явсан. Чи юм сургуулаасаа гарч яваад яг хэдэн цаг зарцуулсан баг тэгж үнэлэх нь миний хувьд бол бидний одоо хөтөлбөрийн хувьд бол айгүй зүг байгаа. Хүчин чармаалтыг үнэлээд. Тийм тэрнээс биш. Яг үр дүнгийн үнэлэхээр бас жоохон асуудалтай. Тэгэх гээд үр дүн үнэлгээнд л жоохон тийм. Бас нэг одоо бид чинь ингээд сургууль руу оронгуутлаа ингээд багшийнхаа дүрээр явчихж байгаа. Бидрийг нэ багш нар маань тийм. Тэгээд сургуулиасаа гараад явхлаар иргэн гэдэг дүрлүүгээ явж байгаа шүү дээ. За гэртээ бол ингээ гэр бүлийнхаа нэг гишүүн гэдгээр. Гэтэл оюутнууд бол үргэлж нөгөө хүнийгээ багш гэдгээр л харддаг тий. Тэгэхээр бид сургуулиас өөр орчинд оюутнуудтайгаа таарлах ч байдаг юм уу? Энэ тохиолдол дээр нэг юмрхөө өсгөө. Юу өсгөө гэж тодорхой асуух шүү. Жишээ нь энэ одоо түрүүхэн ярьжсэн нөгөө эцэгийн тоглолтын дээр орсон зөндөө олон оюутнуудтайгаа таарлаа ч гэдэг юм. Тэний нэг юм эвгүй мэдрэмж юм тийм дурхуу. Би тоодог шүү. Үнэхээр тоодог шүү. Тэгээд үлдээ. Аль болох бүр оюутнуудаа таарахаар бүр гоё дээ. Нөгөөдөл чинь ингээд яг л нэг юм найз нөхөд таарлаж байгаа юм шиг тий. Дээрс нь тэр яриа хоорондын яриа их гоё өрнөдөг юу гэх юм шин сонон мэдээлэл авдаг зэ. Хаана ажиллаж гин юу хийж гин ийм хийж байгаа би чам ийм хийж гин сонссон шүү дээ тий. Ийм хийж байгаа nice гоё явж гин нэг оюутнуудынхаа ахис дэвшлиг сонсох ч юм шүү дээ. Хөшин жоохон хүний мод дуртай. Хүний мод дортлож байгаа байхгүй. Зүг. Бас би өмнө зарим нэг багшаас сонсч ирсэн байхгүй. Ингээд одоо чинь стант ч юм уу, гол зааны кафет ч юм уу те. Нэг 2 пм уугаа сууж байхад тэнд оюутнуудтайгаа таарлаад сайн байна багшаа гэд хэлэхлээр нэг юм игүүстэй гэдэл төрдгөө. Оюутнаас санаа зовдөг л гэж байгаа хөрхий. Тийм тэнгүүтэл нөгөө оюутан бол хөрхий зүгээр л багштайгаа таарсан гэж мэдлж байгаа шүү дээ. Гэтэл нөгөө хувь хүн өөрөө нөгөө багш гэдэг юм байр суурин дээр өөрийгөө байлгаж байгаа учраас оюутантайгаа одоо шоудж байгаа таарчих нь эвгүй юм да гэдэг юм сэтгэлийн дотроо нэг юм мэдрэмж аваад идэм санагдсан. Тэр нь бол хувийн нотоос хамаарат жамдал ерөөсөй байхгүй. Тэгэхээр тэр нь амар шал бахан. Одоо энэ өнгөрсөн хугацаанд төгссөн одоо ууган бол багшийн номын дүг сонсоод төгссөн оюутнуудаас одоо яг тэр бизнес юм уу эсвэл яг тийм зүйлийг үнэхээр гоё хийцэн явж илээ гэсэн тийм жишээнүүд зөндөл байгаа хта. Яг өдөндөө байна. Тийм. Гэтэ нөгөө манайх чи ямар ганцхан миний хичээлийг үзсэн тийм тийм. Тэгэхээр бүгд л тийм манай сургуулийн оюутнууд гэсэн үг шүү. Яг хөө зүгээр зөндөө оюутнууд байна. Дистол зөндөө. Анх нөгөө бизнес хийхдээ багшаа танаас сэтэл аваад хийж ирсэн шүү. Дараа нь уналтынхаа үедээ багшаа нэг сургалт аваад нэг юм яри хич бүр хичээл сонсоод ингээ явж исэн оюутнууд ч байгаа. Тэрний нэг би бүр тодруулаа хэлэх юм бол манай ялгуун брендийг үүсгэн байгуулсан Үлзимаа байна. Үлзимаа чи анх яг манай Бимбанкд ороод тэгээ яг тэр бизнесээ ингээ эхлүүлчихсэн. Тэгээд олон жил бас явж байгаа. Тэгээ өөрөө бол маш гоё юм дотоод хүсэл сонирхол тэмүүлэл аяг өндөр. Тэгээд за хичээл орж байгаад тийм санаа авсан юм уу би мэдэхгүй байна. Гэхдээ ямар ч байсан тэр эхлэлийг нь тавихад багш маань бас гоё хөв нэмэр оруулсан шүү гэж хэлдэг. Дараа нь бас ингээд бизнес нь өсөөд бас тодорхой төвшөнд тогтворж яваад ингээд бас асуудлууд унтахгүй шүү дээ. Тэр үед ч гэсэн судалгаа сургалт хийгээд бүр компани дээр нь очиод бид чинь нэлээд олон чиглэлээс ингээд хамтарч ажилласан. Одоо хүртэл ингээд багшаа одоо нэг юм арай өөр сэтгэл нарийнаа гэлтэй. Тэгвэл ялгуун брэнд чинь бас уун бол багштай холбоотойгоор санаа оноо солилцоод бас оролцоо байсан ба шүү дээ. Тийм тухайн үед анх ингээл үсээд яг манай оюутан байсан бас сайн оюутны нэг гэсэн байна. Тэгээд хэд чин би чи нэг орой ангид одооноос аяга олон жилийн өмнө шүү дээ. Бараг 10 гаруй жилийн өмнө байхгүй. Орой ангид хичээл ороод тэгэл бизнес менежмент хичээл ороод тэгэл. Тэгээ сүүлд нь манай олж юмаа тэгэл ярьдаг гэсэн. Одоо ч гэсэн
холбоотой байдаг. Зөв. Ийм жишээ бол зөндөл байгаа бах тий. Зөндөө. Тий би бас магистр сурж байхад бас яг тийм мэдрэмж авч ирсэн. Одоо бизнесийн тухай би ч өөр нэг бизнесийн байгууллагад ажилладаг. Тэрс нэлээд хэдэн жил ажилласан туршлагатай. Тэгээд магистр сурангуут л яг байгууллагуудад байдаг асуудлуудын шийдэл нь яг тухайн үеийн хөтөлбөр одоо магистрийн хөтөлбөр суралцж байхад яригдчих байгаа байхгүй. Тэгээд одоо бидэрт байдаг хошны оролцоод шүү дээ. Онл практик хоёр бол ингээд тусдаа онл практикээр алд дилэм зүүн мөрн энтергээл хэл зуртал гарцсан байдаг. Гэтэл яг бодит байдал дээр бол үгүй юм штэ гэдгийг тухайд аягүй мэдэрсэн л тээ. Тий. Одоо маа багш нар бас зөвхөн нөгөө хичээл заахтай холбоотой биш бизнесийн байгууллагуудад айгүйх ойрхон ажилладаг шүү дээ. Одоо зөвлөгөө сургалт. За тэгэл бүр тузын гишүүнээр хүртэл ажиллах тохиолдол зөндөө байгаа. Тэгээ энэ дээр ажиглагдсан зүйлс манай бизнесүүдэд тулгарч байгаа асуудлууд нь юу байгаад байна? Тэн дээр юун дээрээ яаж анхаарвал бид шийдлээ олоход өхөн болох уу? Яг энэ дээр яг нэгдсэн юм судалгаа авлаа зөв миний ажиглалтаар. Тэр магадгүй миний үнцэгч байж үсэхгүй. Зөвхөн бакалаврын хувьд ч мастрын хувьд ч бизнес эрхлэгч бай. Нэг юм дээр нийтлэг нэг юм ажиглагдахгүй. Тэр юу гэхээр асуудлаа ойлгоогүй шийдэл рүүгээ өсөрдөг нэг тийм сэтгэлгээний нэг хэм маяг байд юм шиг зүгээр ажиглагддаг. Уул нь бол магадгүй одоо юу гэдэг бид нар асуудлаа илүү сайн ойлгоод олон талаар ингээд олон өнцгөр нь илүү сайн ингээд харж чадах юм бол шийдэл бол ингээд бүр бэлэн байж идэг зүйл юм шиг зүгээр анзаардаг. Тэгэхээр нөгөө одоо хүний нөөц ч бай, маркетинг ч бай, юу ч байсан те альж үйлдвэрлэж альж тал нь байсан. Тэр асуудлыг илүү ойлгох чадамжийг нэмэгдүүлэх нэг чухал юм шиг санагдсан. Өнөөдөр жижиг дунд бизнес ч бай, корпорац ч бай, оюутнууд ч бай бүгдэн дээр нь гэсэн. Тэгэхээр нөгөө судалгаа хийх чадвар, инсайт олох чадвар те тэгээд тэр асуудал руугаа илүү төвлөрөх чадвар гэх юм уу. Энэ юмнууд нь жоохон дутагдaltaй. Дандаа нөгөө юм одоо жижиг дунд бизнес төр чи яг асуудал ойлгоогүй мөртлөө мөнгө хэрэгтэй гэдэг ч юм уу тийм. Тэнгүүд л мөнгөтэй болонгол асуудал нь болон томорчдөг ч юм уу. Асуудал ойлгоогүй байж хүн хэрэгтэй байна гэх хүн ажилд авчихдээ. Асуудал ойлгоогүй байж дахиад нэг дэлгүүр нээчих гэдэг. Нөгөө яг бодит тулгараад байгаа асуудал нь тэр биш шал өөр юм шийдээд явчихаар улам дарамтлаад идэм шиг зүгээр санагдаж байгаа байхгүй. Гэтэл үүндээ жижиг дунд бизнес төр ч юм уу хамгийн том асуудал бүтээгдэхүүн л үүдтэй. Тэр бүтээгдэхүүн зах зээлийн хэрэгцээг асуудыг шийдэж чадахгүй болвол мянган мөнгө байгаад мянган салбар дэлгүүр нээгээд ямар ч юу баг тийм. Тэгэхээр тэр бүтээгдэхүүнийг яа зах зээлтэй илүү product market fit бүтээгдэхүүн гаргах нь л тэдний хувьд маш чухал байд юм шиг зүгээр харагддаг тийм. Жижиг дунд бизнес дээр бол тэгэхээр тэр асуудлаа илүү ингээд мэргэжлийн төвшөнд илүү гүн харж чадчихж л асуудыг шийдэх юм болов уу гэж бодож байна. Хүний нөөц ч адилхан маркетинг ч адилхан. Тэгэхээр тэр тал руугаа жоохон суралцах хөгжүүлэх хэрэгтэй юм болов уу гэж зүгээр миний л үзэх шүү. Би болохоор тэр тал руу дандаа хичээлээ заадаг. Тэр тал руу анхаар тийм. Энд дээр яг нэг юм санаанд ороод. Одоо Монголын нэлээд гайгүй том компани захирал хүний хэлсэн үг байхгүй ер нь хэрэгэлдэг яриа гэх юм уу. Тэгээ баяхандаа ингэж хэлдэг нөхөр. Ер нь бол бизнес бол хурд шүү манайхаа хурдтай байгаараа гэдэг. Тэгээ нөгөөдөл амар хурдан хийх гээл төлөөнд ороод нэг л гэхдээ ер нь 7 хэмжээнийг огтлоо штэ. Чи бодсон юм уу гэдээ асуув. Тэгэхээр ер нь мэдээж хурд хэрэгтэй гэхдээ хурд хэрэгтэй зөв замаараа зөв арга барил явах хэрэгтэй штэ. Одоо бидэрт тэгвэл за тухайн байгууллага дээр мэдээж зөндөө асуудлууд байдаг. Бүгдээрээ тэрийг шийдэх гээл хичээгээл өдөр тутмдаа шийдээл явж байгаа. Ажлынхаа өдөр тутмын үйл явц донд нэг жижигхэн нэг ингэчих юм бол асуудлаа илүү тодор харах боломж бүрддэг шүү гэд нэг санаа илүү хүмүүст хэлье. Санаа гэхээс илүүтэйгээр юу айгу зүгээр юм уу? Ер нь бол нэг ийм үг байдаг аахгүй. Эйнштейн хэлсэн үг гэдэг санаж тэ. Галзуурал гэдэг бол өөр үр дүн үүсдэг хэрнээ. Яг чи нэг хэвэндээ байхыг хэллээ гэдэг тэ. Үр дүн үүсдэг хэрнээ хийдэг үйлдэл нь яг хэвэндээ байхыг бол галзуурал гинэ гэдэг тэ. Тэгэхээр үр дүнгээ үнэхээр л өөр байлгахыг хүсэж байгаа бол чи өөр аргыг шал өөр өнцгийг хэрэгжүүлэх хийх ёстой байхгүй. Тэгээ яг энтэй адилхан зүгээр миний нэг зүгээр оюутнуудаа зөндөө хэрэгэлдэг нэг юм арга байдیں۔ Зарим зүйлийг бас яг
тэр хэлээр нь ярихгүй өөр хэлээр ярьж болдог байхгүй. Жишээ нь метафор ашиглаж болно тий. Чи Henry Ford анх одоо автомашины үнийг $800 $200 болгохдоо ямар хэлбэрээр ярьж исэн гэхээр автомашиныг ардчлах гэж ярьж исэн байхгүй. Тэгэхээр бид нар асуудлаа яг нэг хэлээр яриад тахаар яг тэр өнцгөрөөс сэтгэхэд байгаа байхгүй. Өөр хэлээр ярьж эхлэхээр өөр байдлаар сэтгэж эхэлдэг гэсэн. Энэ бас амар сонирхолтой аргуудын нэг. Тэгээ одоо би жишээлбэл оюутнуудаа сайн сургах гэж ярих гэхээс л оюутнуудаа өдөр болгон яаж пөөх гэдэг мэдрэмж өгөх вэ гэдэг чинь ингээд миний хэл өөрчлөгдөж байгаа хгүй тий. Хэлээ өөрчилчихөө сэтгэлгээ өөрчлөгдөд арга барил өөрчлөгдөв. Би сайн сурах байсан бол илүү хичээлдээ сайн болох гэхээс илүү хичээл дээр пөөх гэдэг мэдрэмж авдаг болохын тулд юу хийж болох вэ гэдэг ийм байдлаар бодож сэтгэж асуудал хандж байгаа хгүй. Тэгэхээр энэ шиг бас нэг арга бас байж болно гэсэн. Тий. Зөндөө юм байна тий. Заавчлаарай төр завсарлага авъя. Ажлын дараа подкастын хамтран ажиллагчаар цагийн ажил зуучлалын платформ Viva-н ажиллаж байгаа. Та Viva-ныг гар утсандаа татаж суулгаснаар ажлын саналыг хүлээж аваад зогсохгүй шууд цахимаар гэрээгээ байгуулах юм. За мөн хаана хизээ ярилцлаганд орох тухай мэдээ, явцын мэдээлэл ч гэсэн тухайн аппликейшн дээр харагдана. Та өөрийнхөө сул цагийг орлого болгож хуурахын тулд Viva-н аппликейшнийг татаж суулгахад хангалттай шүү. Яг одоо доор байгаа QR кодыг уншуулад аппликейшнээ татаж аваад өөрийнхөө бас нэг одоо асуулт одоо жишээ бид нар их байгууллагуудад байнгын л яригддаг зүйлтэй бүтээмжээ нэмэгдүүлээ гэл тэ. Тэгээд нэг чухал асуудал мөн нэг мөн. Тэгвэл бүтээмжээ нэмэгдүүлээ гэдгийг өөр хэлээр хоёлаа хэлэх гэж оролдсон л та. Тэгээ. Юу гэж хэлэх вэ? Бүтээмжээ нэмэгдүүлээ өдөө. Бүтээмж гэдгийг ойлгохгүй. Одоо боломжит хугацаанд хамгийн сайнаар л үр дүн гаргахыг л тийм гэж ойлгохт те. Баг зардлаар тийм илүү их хүчин чармал илүү үр дүнд хүрэхэл байна шүү дээ тийм. Тэгэхээр одоо бүтээмжээ дэвшлүүлээ. Бүдэрэ бүтээмжээ дэвшлүүлээ гэхгүй байхад шүү дээ. Тийм. Магадгүй зөв ийм энэ дээр чи ийм өнцөг гаргал бол бас сонирхолтой байж магадгүй. Ажил дээр одоо юу гэдэг хүмүүс ч дандаа бүтээмж хэр магадгүй юугаа яриад ичдэг байж магадгүй хамгийн их өндөр өгөөжөө яриад байдаг те. Одоо бид нар хэдийн хэмжээний одоо алдагдал хүлээгээд ямар хэмжээний өгөөж хүрэх вэ гэж хоёулаа ингэ зэрэг оршин байна. Гэтэ хүмүүсийн нийтлэгээр хамгийн чухалж байгаа зүйл нь илүү өгөөж нь гэж магадгүй ялангуяа корпорацийн төвшөнд те. Өгөөжөө л илүү хараад. Гэтэл хамгийн бага алдах хувилбар гэж бас байж болох байхгүй. Тэгэхээр магадгүй миний энэ сонголтууд дотроос бүтээмжийг нэмэгдүүлэхэд хамгийн бага алдаж болох, хамгийн бага алдаж болох нөхцөл нь юу вэ? Тэ? Хамгийн хохирол багтай сонголт нь юу юм бэ? Тийм, хамгийн хохирол багтай сонголт. Энэ бас нэг өөр аягүй том онол ялангуяа яг naturally амьдрал дээр ингээд тэмцэж яваа энтерпренер хүмүүсийн нийтлэг яг шийдвэр гаргалтын сонголт өөрөө өгөөж ихээс илүү миний хувьд хамгийн бага алдаж болох тэр сонголтуудаа сонгодог гэсэн. Тэгэхээр ингээд бодохоор хамгийн бага алдаж болох сонголт гэдэг бол би өөртөө байгаа бүх нөөц болцоогоо тултал нь ашиглана гэсэн үг байхгүй. Тултал нь бүр надад юу вэ те? Бүгдийн тултал нь ашиглана гэсэн. Тэгэхээр магадгүй бүтээмжээ нэмэгдүүлнэ гэдэг нөгөө айлаас ирэхээр авдраа авах гэдэг шиг авдраараа дөрөв юм хийчээ. За одоо бүтээмжээ яах вэ гэж суух биш үү? Тэр авдар дотор маш олон зүйл байгаа. Тэрийг дахиад сайжруулад ингээ явуул тэн дотроос айгүй том боломжууд нугтаж байхыг үүсэхгүй шүү дээ. Тийм шүү. Гэдэг ч юм ингээд ингээ өөрөө дэрд гэрднээ мэдэхгүй байж байгаа шүү дээ. Бид нөгөө гэдэг байхгүй юу? За өөртөө байгаа А4 цаас утгахгүй. Тэгээд 5-5-аар нь баг болгож байгаа. Өөртөө байгаа нөөцөө бич гэдэг байхгүй. Чамд юу вэ? Яа тэгэхээр партнершип хамтрал гэдэг чинь нөөцийн солилцсон шүү дээ. Тэгвэл чамд юу байгаа бич гэвэл өөдөлч эхлэл бичнэ те. Нэг компьютер байгаа те. Надад тийм үгүй гэж байгаа байхгүй бүх юма бодож байгаад би ч ихээр манай аав тийм хийдэг. Надад тийм инфлюенсер найз байгаа. Надад лагерын байшин байгаа юм. Бүх фүүж ихсаагаад хитэн 10 юу болж байгаа байхгүй одоо бичэн чинь цаас шиг болж байгаа. Тэгэхээр яг үндэ би харахгүй л байгаа болохоос биш. Надад асар олон нөөц байгаа шүү дээ. Тэгэхээр тэр нөөцийн маань чи харж эхлэх юм бол өвөө хоёулаа энэ дэр чинь хамтарч ижил нөөц энэ дэр ингээс олцсон юм шүү. Тэгээд ингэж болох юм шиг санагдав тийм. Болцоогоо бүрэн ашиглах.
талаар илүү анхаарал хандуулъя. Тэгээ сая манай хөтөлбөр бас энэ дээр нэг жижигхэн санаачлаг гаргаад хийж үзсэн. Ер нь нөгөө барилгаас гарах гэдэгтэй л холбогдож байгаа байхгүй. За барилгаас гараад хайчих юм. Тэ оюутнууд барилгаас гараад хайчих. Хаан очих боломжтой газар нь офис. Офис компани болгон офистай офис нь болгон сургалтын танхимтэй. Тэр сургалтын танхим хинхтэй хоосон байж идэг. Тэр бол нэг талаас компани бүрэн ашиглахгүй байгаа нөөц, сургуулийн зүгээс ашиглаж болох нөөц. Бид нар оюутнуудыг компанитай илүү ойртуулах юм бол физикли орон зайг нь ойрхон болгоё. Магадгүй компани сургалтын танхимд хичээл орё. Тэр компаниас 3 хүн сургалтанд нь оролцсон. Ингээд хамтраад нэг юм real одоо анги ажлын байран дээрх анги гэдэг юм концепцийг хөгжүүлж болох юм байна гэд нэг компани дээр туршиж үзээд явсан. 8-7 хоног бас айгүй сонирхолтой байсан. Компани талдаас сонирхолтой, оюутнууд талдаас сонирхолтой. Тийм ээ. Тэр оюутнуудад бүр илүү гоё санагдсан. Тийм оюутнуудад айгүй яг орчинд нь орчиж байгаа болохоор. Тэгээ манай оюутнууд ч нөгөө борлуулалтын компани гэсэн. Тэгээд манай V Group гэдэг хэлчихэ. Бидний бас хэмжээнд ажилласанд айгүй баярлалаа. Тэгээд бараг өдөр болгон л оюутнуудад та уух ус те. Одоо снэкүүд ингэ хангаж өгөөд гойс шүү дээ. Nice. V Group чи ер нь нэлээд хурдтай бас сэргийг тиймэрхүү юм соргыг ханддаг байгууллага шүү. Тий. Бүтээгдэхүүнүүд нь тэр хийж байгаа арга барил ажлууд нь ч гэсэн тэр. Гиснээс нэрээ бас саяхан биш өнгөрсөн жил билүү. Тэр 50-аас дээш насныхан мөнхийн залуу гээд нэг төсөл явсан. Тэр нэлээд амжилттай болоод өндөрлсөн. Тий. Тэр талаар тэр ер нь яг юуны хүрээнд хийгдсэн ажил вүлээ? Тэр хөтөлбөрийнхаа талаар хэлбэж. Одоо бас нодлон гос тийм 2025 оноос манай сургууль нөгөө магис агшин төвчлийн сургуулийн дэргэд Art of Entrepreneurship гэдэг ер нь урлагийн салбарт одоо үйл ажиллагаа явуулж байгаа бүх талын оролцогчд те ганцхан дуучид бүжигчд биш одоо хөгжмийн продюсерингийн жүжигчд гэдэг маш олон талын ийм хүмүүсийг нийлүүлсэн ийм агшин төвчний магистрийн entrepreneurship-ийн хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн. Тэгээд тэр хөтөлбөрийнхөө төгсөлтийн ажил болгоод нийгэмдээ бас нэг юм өөрчлөлт, шинжилт бий болгох үз ийм төсөл санаачлаагээд тэгээд нэг талаасаа манай оюутнуудын өдөр тутмын л магадгүй хийдэг зүйл гэхдээ илүү нэгдэж нийлээд илүү өөрчлөлт шинжилт рүү чиглэсэн ажил болгоё. Нөгөө талаасаа бас ангийнхаа төгсөлтийн ажил болгоё гэдэг. Тэгээ баг ер нь бол за худалч хүнд бол баг цаасан дээр байхгүй мөртлөө бодит ажил болсон диплом хийж болсон гэж хэлж болно. Одоо шууд үнэлгээ нь үзэгчээр очиход л олон нийтэд тавигдахаар олон нийтэд хүрсэн импакт нь бас хэмжигдэхээр яг урт хугацааны нөгөө хүмүүст гарч байгаа яг тэр төслийнхаа одоо мөнхийн залууд Forever Young тэр 50 нэмэх одоо хүмүүст илүү залуу байх тэр эрч хүч өөрчлөлтийг яг бүтээсэн үү гэдгийг хэмжээгүй байна. Гэхдээ ямар ч хэлсэн эхний дуу хоолой нь болоод энэ төсөл хөтөлбөр маань айгүй аятайхан явсан. Тэгээд тэр хэд маань бас төгссөн. Тэгээд төслийн амжилттай хэрэгжүүл төгссөн. Хоёр дахь ангинаас одоо ингээд явж байна. Одоо төслөө бас хэрэгжүүлэхэд судалгааны шатанда явж байгаа. Ер нь бол нэг юм бас л илүү нэг юм зүгээр нэг цаасан дээр юм бичээд дуусгах гэхээс илүүтэйгээр бодит юм иргэмдээ импакт өгөхөз өөрчлөлт авчрах үз цаашдаа ингээд илүү бас тэлээд явчихаар тийм төслийн шийдлүүдийг боловсруулах гал явж байгаа тийм л тэр бас айгүй гоё үр дүнтэй болсон. Би бас айгүй гоё таатай сэтгэл төрсөн. Тэгээд чинь одоо хүмүүс залуу насны ирч хүч гэл нэгдэг те. Тэгмэл жоохон нас ингээд тогтоод ингээд ирэхлээр ер нь нэг юмнаас жоохон одоо гадуурхагдах маягтай шахуу ер нь байгаа шүү дээ. Тэгэхээр ч одоо би дэ 51 52 та 60 70 байлаа ч гэсэн над бас тэр дотор бол нөгөө л нэг хүү нөгөө л нэг охин байдаг байж байгаа шүү дээ. Тэгэхээр тэр яг тэр нэг асуудал байна гэж олж хараад тэгээд тэрний шийдлийг энэ хөтөлбөрөөс ингээ хийцэн гэдээ бүр хэрэгжүүлсэн байхыг хараад бас их сайн санагдчихлаа. Энэ дараагийнх нь хийгдэх үү? Харин хийгдэх гээд яригдчихлээ бид нэр судлаа. Бас л судалгааны шат руу орсон. Дараагийнх дээр илүү ахиулаад арай өөр төвшөнд өөр санаачлагуудаар яаж хийж болох вэ? Яаж чаргуу түүний хэлж байгаа өгшний хэлж байгаа үнэн тэр юу гэхээр бүгд л 50 ч 60 ч те би дотроо үргэлж залуу
залуугаараа байна гэдэг тэр сэтэл байнгын байж идэм лээ. Гол нь тэрийг гоё дэмждэг, ойлгодог. Тэр орчин бүтээх нь өөр амар чухал. Асуудал нь юус тэрлээс. Тэр орчныг л багахан хэмжээнд гэсэн бүтээх орлого гэх юм уу. Тэгэхээр цаашдаа бүр ингээд олон талт байдлаар хөгжөөд явал сайн л байна. Тэгэхээр манай оюутнууд манайхан маань бас хийнгээл тий ярилцаал гэж. Хийгээсэй гэж. Үзэгчийн хуваараа. Тий үзэгчд нь бол хийгээч ээ л гэдэг. Энэ одоо энэ хөтөлбөрчин юу одоо биш дуучин байлаа гэхэд энэ хөтөлбөрт сурахлаараа би бизнесийн удирдлагын магистр тэгээд бакалавр авах гэсэн үг байхгүй. Тэгэхээр энэ бас айгүй чухал санагцаа. Одоо урлагийн сургууль төгсөөл урлагийн болж байгаа шүү дээ. Тийм. Гэтэл хэдийн урлагийн гэж нэрлээд байгаа боловч тэр хүн чинь өөрөө бас бизнес хийгээд яваад байгаа юм байна. Тэ өөрийгөө борлуулах, бүтээтгүн одоо үйлчлэгээ олон нийт түргэх. Тэд чинь хүнд үзүүлэх ёстой, хүмүүс үлэмжшүүлэх ёстой, тэгжиж тэр бизнес цааш яв. Тэгээд тэгэнгүүт тэр хүмүүст бас тэр одоо бизнесийн, менежментийн, маркетингийн, борлуулалтын мэдлэг хэрэг болж гэн л доо. Тэр хэрэгцээн дээр яг тэр хэрэгцээ гарсан гэсэн үг шүү дээ. Болон тийм нөө entrepreneurship чинь болж игэл технологитой хүмүүст орох юм бол илүү үр нөлөөтэй байдаг. Ихэнх хүмүүс технологио мэддэг, жижиг дунд бизнес гэсэг адилхан байгаа. Ингээ анзаараад хахаар өөрөө бараг бизнесийн ажилтан болцсон байдаг. Тэгвэл гол асуудал юу вэ гэхээр чи ажилтан биш болсон цагт бизнес өсөх байхгүй. Өөрөө ажилтан болоо өөрийгөө ингээ ажиллаар дарчаад тэгээ миний бизнес өсөхгүй надад асуудал юм гэдэг. Гол асуудал чи өөрөө технологиос жоохон гараад тэгээ яг entrepreneurship хийх ёстой. Өөрөөр хэлбэл тэр ажлаа ассан хийжээж бизнес ч өсөх гээд байгаа байхгүй. Гэтэл нөгөө тэрийг хийж чадахгүй өөрөө технологид дарагдчих. Тэгэхээр урлагч гэсэн яг адилхан дуучин хүн бага зэргийн ингээд entrepreneurship сурснаар технологи entrepreneurship хоёроо ингээд зэрэг төвшөнд хэрэгжүүлснээр илүү өсөлт гэдэг юм өөрчлөлт өсөлт хөгжил гэдэг юм бий болох таахгүй. Тэгэхээр тэр талын мэдлэг чадварыг нь энэ хэлбэрээр дамжуулж өгж байгаа. Гэхдээ хувь хүн нь бас чиглэсэн. Гэхдээ төслийн ажил маань бид нар илүү нэгдэж нийлээд нийгэм руугаа гэсэн юм хоёр зорилгын хүрээнд явж байгаа гэсэн. Тэгэхээр энэ хөтөлбөрийн хүрээнд хүмүүст өгж байгаа хичээл агуулга юмнууд маань яг урлагийн хүний хувьд гээд нийцүүлээд хөтөлбөр баяжуулсан дараа гэж болох юм шүү дээ. Тийм одоо наазах нь одоо тань мэдхүн сэтгэл судлал гэж хичээл орж байгаа жишээтэй тийм. Тань мэдхүн сэтгэл судлалч одоо хүний анхаарлаас ахгуулал хүний юм сүзэгдлийг хүртэж хүлээж авах тийм сэтгэл хөдлөх тэгээ шийдвэр гаргах гэдэг юм дотор аюул олон судлах тунтай. Тэр болгоныг яг дуун дээр ч юм уу эсвэл канон дээр ч юм уу яг жишээ олгоод ингээ ярьдаг цаатлын нюанс ажиллагаанууд ингээ ярьдаг гэсэн. Тэгэхээр дуу хийх гэж байгаа хүний дөө би үзэгчийнхэн ч юм уу сонсогчийнхаа энэ анхаарлыг анзаараагүй байсан юм байна. Энэ сэтгэл хөдлөлийг тооцоолоогүй байсан юм байна чи тийм тэр мэдлэгийг ингээд хичээлээс аваад явдаг. Тэг яг суур нь бол тэр тань мэдгүй сэтгэл судлал. Гэхдээ илүү урлаг руугаа чиглүүлсэн байдлаар кейс ч юм уу те эсвэл тэр хүнд яг хийж байгаа одоо ажил руу зориулж тэр хичээлээ ингээ оруулахаар илүү үр дүнтэй байдаг. Юм тэг хичээл орж байгаа. Одоо санхүү гэхэд за нэг концерт нэг тоглолтын шууд тоглолтын дээр кейсээ болгоол ингээд явчихна гэдэг юм уу те. Зөв. Тийм. Одоо оюутнууд зөндөө олон оюутнууд сурж байгаа. Одоо энэ дээр мэдээж юм чинь ингээд янз бүр үүдэг те. Тэгэхээр нэг юм муу оюутан буюу одоо хангалттай сурдаггүй оюутнууд ямар оюутныг бид нар муу оюутан гэж тодорхойлж болох уу? Бүгд сургууль байгаа шүү дээ. Тэгэхээр одоо тухайн хүний тухай биш. Ер нь зүгээр нэг иймэрхүү шин чанартай оюутнууд маань нэг жоохон тиймэрхүү харагддаг да. Яг зөв. Муу оюутан гэж миний ингээ өнцгөр ингээ харахаар би бол сайн муу оюутан гэж байхгүй бах гэж бодож байна. Юу байгаа гэхээр бас яг өөрийнхөө хувьд хүсэл зорилгоо яг энэ чиглэлээр ч юм уу энэ зүйлийг би нэгдүгээр яагаад сурах ёстой? Энэ миний хувьд утга учиртай үгүй юу гэдэг дээр шийдвэр гаргааг оюутан байт юм болоо гэж чинь. Тэр шийдвэр гаргалт заавал 10 төгсөөд байх алба 12 дугаар ангид төгсөөд бас байх албагүй бах. Хүн болгоны хувьд аялал нэг цэгээс эхэлнэ гэдэг өөр амар утгагүй зүйл байхгүй тий. Би магадгүй 30 хүрчээч тэрийгэ олохыг бол үүсэхгүй.
Зүгээр хүн талаас харуул тэгж харах бах. Сургууль гэдэг талаас нь харуул аль болох тэрийг олцсон оюутнууд орж ирвэл мэдээ сургалтын үр дүн илүү сайн байж таараа. Гэхдээ хүн болгон тэрийг олоод орж ирдэггүй учраас багшийн ажил аль болох тэр энэ зүйл чиний сураад байгаа зүйл чамд үнэхээр утга учиртай юу гэдгийг үнэхээр ойлгоогүй явж байгаа хүмүүст бол ойлгуулах нь айгүй том ажил юм болов гэж бас бодож байна. Тэгэхээр магадгүй муу гэж байгаа оюутан утга учираа ойлгоод сайн болохыг хүсэхгүй эсвэл утга учираа хайгаад өөр газар руу явахыг хүсэхгүй тэглээгээд тэр хүнийг муу гэж хэлэх нь бас жоохон хэцүү болчих тийм. Яг зөв тийм. Тэгэхээр энэ нэг эргээд нөгөө анханасаа тэр тухайн сургуулийн мөсөл тухайн хөтөлбөрт орсон шалтгаан руугаа буцаад очиж байгаа тийм. Тэгэхээр нэг одоо манайханд нийтлэг ажилладаг нэг аав нь юм ээж нь эмч байхлаарэ одоо хүүгээ удам дамжсан эмч, удам дамжсан багш гэдэг юм явдаг штэ. Нэгтлэн эсвэл ялангуяа одоо нэгтлэн болстой хаач хэрэгтэй мэрэгжил гээл ингээд тухайн өөрийнхөө мэрэгжлийг юм эсвэл ээжээ өөрийнхөө хүслээр хүүхдээ нэг юм сургуульд оруулсан юм харагдаад идэг те. Тэгэхээр тэр нөгөө мэрэгжил сонголт тал дээр одоо эн чинь удахгүй хүүхдүүдийг нөгөө юугаа яашээ өгнө. Тэгээ сургуулаа сонгоод эсэлтэй баталгаажуулаад явах бах. Тэгэхээр яг одоогийн ерхий босвол төгсөж байгаа хүүхдүүд болон тэдгээрийн эцэг эхчүүдэд хүүхдийнхээ мэрэгжил сонголт сургууль сонголтын дээр та хэд маань энэ талаасаа бодож үзээрэй гэд зөвлөгөө өгье. Тийм. Маш чухал юм байна. Тэгэхээр ингээд бодохоор бүх эцэг эхчүүд магадгүй тэр хүүхдэд чиглэж байгаа бүх зөвлөгөө, шүүмжил бүгд яг эцсийн дүндээ хайртай. Тийм хамгийн сайныг хайр хэлбэлээ хамгийн сайн. Яа тэгэхээр эцэг их хамгийн эрсдэлгүй сонголтыг сонгож байгаа бах тий. Одоо юу гэдэг энэ амьдралын зам мөр хамгийн эрсдэлгүй, хамгийн аюулгүй. Тэгтээ хүн болгоны тэр яг хүрх гээд байгаа эцсийн амжилт цэгийг өөрөөр харж л байгаа. Тэгтэл дийлэнхтэй бол хамгийн аюулгүй амьдрах сонголтыг бол сонгож байгаа болов уу гэж зүгээр өвтө бодож байна. Зөвлөгөө өгөх тал дээр бол би бол юу гэж ихээр цааш нь гэдэг яриаг одоо юу гэдэг мэрэгжил сонголт ч юу ч вэ хүүхдүүдтэй ямар нэгэн асуудлыг ярих гэж байгаа бол цааш нь ярьдаа гэдэг тэр яриаг аюу сайн хийж чаддаг болох юм болоо гэж бодож юм руу эцэг их тадаасаа хүүхдтэйгээ цааш нь гэдтэй нэг өсөндөө хүүхдүүд түрүүн бид нэг 528 өсвөр насны 15-аас 19 насны хүүхдүүдийн тэр судалгаа авсан. Тэр судалгааны зорилго маань хүүхдүүд ер нь яг бусдад ойлгох мэдрэмж нь ямар байна вэ гэдгийг зүгээр хэмжих гэж оролцсон. Тэгээд хүүхдүүд ер нь хүсэл мөрөөдөл сонирхол ямар төвшөнд байна. Яг тэр нь өөрийнх нь байж чадчих юм уу? Үн цэнтэй гэдэг мэдрэмжийг эргэн тойрноос авч чадчих юм уу гэдгийг ингээд тодорхойлох судалгаа хийсэн. Тэгээд судалгааны үр дүн нэг яг жоох эмзэглүүштэй үр дүн юу гэж гарсан гэхээр хүүхд болгон хувьд бол хүсэл сонирхол өөрийнхөө байхын 5 дахь мэдрэмжийг бол мэдэрдэг мөртлөө бараг 500 хүүхдийн 73% нь заримдаа гэж байгаа тийм заримдаа ингээ намайг ойлгохгүй байгаа мэдрэмжтэй аюу их тулдаг гэж байгаа байхгүй тийм ингээ ойлгохгүй байгаа мэдрэмж авсан хүүхд ядангуяа энэ нөхцөл байдал ингээ тавтагдаад удаан үргэлжлэх юм бол их хвчлэн дандаа тэр өөрөөрөө байх хүсэл мөрөөдлөө нуугаад хаагаад гэтээ энэ өгдөггүй нуугаад хаагаад тэгээ өөртөө харьяалагдах тэр мэдрэмж нь улам ингээд багасах юм аюул ялангуяа одоо цагт бол бүр их байгаа. Тэр нуу хаах үндсэн шалтгаан юу байгаа вэ гэхээр ямар үзэгдэл байгаа вэ гэхээр өөрийгөө бусдтай харьцуулах. Яг өөрийгөө бусдтай харьцуулах нь хүмүүс буруу гэж одоо буруу биш штэ гэж болно. Гэхдээ харьцуулаад илүү би сайжрах ёстой юм байна гэдэг чиг хандлага харж ивэл зөв. Ихэнх хүүхдүүд судалгаанд орсон ихэнх хүүхдүүд харьцуулангуутлаа би чадахгүй юм байна. Би биш юм байна гэдэг нөгөө тал руугаа юм орох үзэгдэл нь аюу их байгаа учраас энийг яг асуудал гэж харж байгаа. Тэгэхээр яг ийм асуудал байгаа учраас би эцэг эхчүүд ялангуяа мэрэгжил сонгож байгаа эцэг эхчүүдэд хүүхдтэйгээ яг өөрөөр нь байлгах тал дээр гоё. Одоо ажиллаараа яг эцсийн дүндээ хүүхд чинь таны та хүүхдийнхээ эзэн биш те. Тийш тий. Та хүүхдийнхээ эзэн биш гэдэг чинь амар чухал юу шүү. Point шүү. Тий та хүүхдийнхээ эзэн биш гэдэг чинь амар гоё зөвлөл биш үү те.
одоо хөвчлэн эцэгчүүд мэдээж хүүхдээ хамгийн сайныг хүсэж байгаа. Тэнгүүтлээ өөрийнхөө бодлоор хамгийн зөв гэсэн шийдвэр гаргуулах гад тэр тал руугаа чиглүүлээд ятгаад байдаг юм уу? Зарим тохиолдолд бүр зүтгүүлээд яваад байдаг. Яг тэр хандлагаараа мэргэжил сонголтын дээр битгий хандаарай гэж бид хоёрын зүгээс уриалж байна. Тий, энэ дээр нэр мэргэжил сонголт гэснээс одоо ч бараг 10 жилийн өмнө юм уу? Бас мэргэжил сонгохдоо ихэнх нь өөрийнхөө биш эсвэл айгүй мэдээлэл дутуугаараа тухайн үеийн мэдээлэл дуурлаад ингээ янз бүр мэргэжил сонгодог. Тэгээ тэр нь яг тэр хүний насан турштай амьдралын эсвэл хүсээгүй ажиллаа дургүй юм хийх байдал руу шилждэг. Үгүй бол дараа нь дахиад өөр мэргэжил рүү сурах байдал руу шилждэг. Тэгээ цаг хугацаа алдах гэдэг юм уу? Ийм хөө нөхцөл үүсдэг гэдгийг тухайд анзаараад би нэр бас нэг найзтайгаа 3 аймагт гэлөө очиж одоо сайн дураар соёлын төвд нь 10 жил төгсөж байгаа хүмүүсийг цуглуулад мэрэгч дээрхэн зүг сонгохгүй мангахгүй гэдээ бас лекцэнд ярьуулчихсан. Тэгээд энэ айгүй чухал гэж л тухайд бас бодож ирсэн. Тэгээд одоо ч гэсэн айгүй сериусны сэдв. Саяны хүүхдийнхээ эзэн биш хүүхдийнхээ найз нь байхыг хичээцгээе гэж уриалъя да. За гиснээс одоо ер нь ямар мэрэгжил ирээдүйд хамгийн эрэлттэй байхаар харагдаж байна. Ирээдүйн хүмүүсийн хэрэгцээнд ямар мэрэгжил илүү үнцэнтэй болох чиг хандлага байгаа лээ. Яа амар олон судалгаанууд байна. Харсан судалгаанууд харсан. Түрүүний нөгөө юун дээр хөшнийг санаа олж гэж үзсэн шүү. Миний дотор бол бодож бас асуудал гэж харсан. Тэр юу вэ гэхээр одоо ингэ бодохоор за бүх хүүхд 11-р ангидаа ч юм уу 10-р ангидаа мэрэгчлээс яг сонгож байгаа юу бол бас худлаа тийм ээ. Дийлэнхтэй тий. Ингээ анзаараад тахаар ихэнх хүүхд яг 12-оо төгслөө ингээл хичээгээл бүх төвлөрөл бүх анхаарал тэр лугаа ингээд явж байгаад тэгээд баг одоо эн чинь 12 дугаар ингээд төгсөө шалгалтаа өгөөд баг хонхны өрөө хийгээд маргааш нэг сурвалд орж байгаа. Гэт энэ хоорондын хугацаа бүр арай л бүр дэндүү ойрхон тий. Ийм дэндүү ойрхон хугацаанд амьдралынхаа хамгийн чухал шийдвэр гаргалтыг хийн гэдэг бол энэ шийдвэр гаргалтыг юу хийж байгаа юм бэ гэхээр яг юм өөр лугаа анхаарат ч юм уу ойлгоод ч юм уу эсвэл бол сайн судалгаа хийгээд шийдвэр гаргаж байгаа юм ерөөсөө биш байхгүй. Энэ бол зөв сэтгэл хөдлөл шийдвэр гаргаж байгаа. Тэр ямар сэтгэл хөдлөл одоо хоцорчих уу дээ. Тэ мэрэгжлгүй болчих уу дээ. Бусдын өмнө нэг юм ганцаараа үлдсэн юм шиг болчих уу дээ гэдэг тэр мэдрэмж сэтгэл хөдлөлөөрөө энэ шийдвэр гаргалтыг хийлгэж байгаа. Тэгээд энэ шийдвэр гаргалт энэ тохиолдолд их буруу болж иж магадгүй. Тэгэхээр зүгээр яг энэ хугацаа болдог бол их хол байдаг бол тийм би бол шийдэж чадахгүй байх тийм хол байдаг бол нэгдүгээрт хоёрдугаарт бас нэг өнцг нь юу гэхээр нэг ийм ойлголт өгд юм лээ. Багнаас нэг хүүхэд байжгаад том хүн болох шилжилт гэж айгуу чухал юм байна тийм. Тэгэхээр энэ баг ингээд хүүхэд байжгаад том хүн болох органикаараа надаар ингээд бий болох гэхээс илүү тэгэхээр бүр том хүн болох сургалт гэж олон улсад бүр байд юм тийм. Тэгэхээр энэ чиглэлийн бас сонирхолтой юм хөтөлбөрүүд бас байвал яг чи хүүхэд байж байгаа том хүн болж байгаа шүү одоо. Тэр том хүн болох хүүхэд болох хоёрын тэр ялгааг мэдрүүлдэг, мэдрэмжийн ялгаа өгдөг ийм шийдлүүд бас манад яг хэрэгтэй байгаа юм болов уу гэж бас зүгээр бодсон. Энэ дээр бас шийдлүүд хөгжүүлж болох юмнууд бол юм байна. Бас айгүй байгаа юм тий. За нөгөө мэрэгчлэлтэр асуух гэсэн үг шүү. Тэр тий одоо ер нь ямар мэрэгжил байвал зүгээр юм бэ? Магадгүй ийм онцлогтой хүүхдүүд, ийм сонирхолтой хүүхдүүд энэ мэрэгжил рүү байвал зүгээр ч гэх юм уу. Одоо эрэлттэй байгаа мэрэгжлүүд тиймнүүд байна гэж санаа хэлвэл. Тийм. Яг ихэнх нь л ялж байгаа хөөөл тий. Бүхий л юм дижиталчлал, технологи ийм мэрэгжил ингээд чухалчлагтаад ингээд явж байгаа ба. Гэхдээ бүх юм технологичсон ч гэсэн үндсэн шалтгаан нь бол миний харж байгаагаар бол хүн гэж би хардаг хгүй. Хүн судлал. Хүн судлал бол үндсэн одоо суурь гэсэн. Тэгэхээр технологи өнөөдөр яаж хөгжсөн явж хүн судлаа дахиад тэр судалгаанаас л бүх юм хэлж байгаа юм болов. Тэгэхээр ялангуяа энэ хүнтэй холбоотой мэрэгжлүүд бас илүү үндсийн бий болох байх. Технологитой холбоотой мэрэгжлүүд илүү бас үнцэнтэй болох байх. Өдөр тутмын ийм ажилтай холбоотой мэрэгжлүүд бол илүү байхгүй болох гэж зүгээр бодож байна. Тэгэхээр илүү хүн судал талын юмнууд одоо жоохон тодруулбал тийм. Одоо антрополог ч гэдэг юм уу. Тэ.
сэтгэл судлал ч юм уу тэр бүгд бол ингээд илүү гүн рүүгээ орох бах. Гэж бодож байна. Өдөр тутмын тогтмол хийддэг одоо сүүл бас нэг мэдээлэл харсан Нэгтлэн бодох бүртгэлийн салбарт бол яг бүртгэлтэй холбоотой юм уу байнгын хийдэг ажлууд нь технологиор шийдэгдээд тэр мэргэжлийн хүмүүс одоо өөрсдийгөө яг бүртгэлийн тэр зөвлөгөө санхүүгийн зөвлөгөө чиглүүлэг өгөх тал руугаа илүү хөгжих зүйтэй гэсэн тийм зөвлөмж бас гарсан явсан. Тэр тал руу байх хэрэгтэй юм дээ. Би одоо жишээл ингээд ч та маркетинг за тех AI-ийн нөлөөгөөр чинь маркетинг зах зээлс ингээд ажилтны маркетингийн ажил ч юм уу те зах зээлээс байхгүй болохгүй би итгэхгүй байхгүй. Гэхдээ нөгөө юу гэдэг нь маркетингийн өдөр тутмын нэг юм захиргааны шинжтэй ажлууд те магадгүй алга болж болох байх. Гэхдээ тэрний хэрэглэгчийн инсайтыг илрүүлдэг. Хэрэглэгчийн тэрний хангагдаагүй хэрэгцээ даалд байгаа хүслийг тэр олж хардаг. Тэр нэг нарийн бас мэдрэмжтэй холбоотой энэ ажил бол илүү сайжирна шүү дээ. Тэр байж иж AI тэр технологи бүх юм чинь ингээд ажиллана шүү дээ гэж зөвлөдөл бодчихлаа. Тэгэхээр би бол илүү хүнтэйгээ ойртох юм болов уу гэж бодож байна. Энэ л бодлоо үзв. Саналны. Одоогийн манай одоо санхүүгийн засгийн их сургууль бол Монголд бодит боловсрол олгож байгаа нэг байгууллага. Тэр шиг одоо өөр зөндөө олон сургуулиуд байж байгаа. Тэгээ бидний манай улсын боловсролын байгууллагуудын чадамж, хүртээмж за тэгээд тэдгэрийн хөгжил ер нь хэр хурдтай явагдаж байгаа вэ? Бас аймаг хүнд асуулт шүү дээ. Бас супер. Боловсролын яамны сайдаар сууж байгаа шиг байна. Доктор нөгөө хүний хувьд одоо жишээ нь манай сургууль гэж байгаа ч гэдэг юм. Ер нь оюутнууд ингэж хөгжөж байгаа учраас бидний багш нараа сургах тий оюутантай ажиллаж байгаа арга барилууд ингэж байгаа ч гэдэг юм. Өмнө яригдсан л та. Гэтэ яг ерхий тоймлоод хэлүүлдэг гэж байхгүй. Окей. Гоё асуулт байна. Шүү. Ингүү жишээлбэл би нэг саяхан бас нэг хурал дээр ингээ бодож байгаад нэг ийм асуулт манай нон сургалтын чанараа сайжруулна, харц үрдэм ингээд бүгдээрээ бодоод ингээ ярилцаа суужсэн. Гинт нэг ийм асуулт орчихсон байхгүй. Би өөрөөсөө л асуусан л да. Чи ер нь AI-д орлогдох юм уу гэж. Би зөвхөн өөрөөсөө л тэгж асуусан. Чи яг одоо чиний хийж байгаа энэ хэм маяг, одоо хичээлээ зааж байгаа хэм маяг яг AI-д орлогдох уу гэд би өөрөөсөө асуусан л да. Тэнгүүл ингээ зарим талаар дийлэн хэсэг нь бас орлогдож байна. Орлогдож байна. Магадгүй бүх сургуулиудад өнөөдөр яг энэ асуулт бүр нэг багшийн төвшөнд биш, бүр сургуулийн төвшөнд тавигдана. Санхүү эдийн засгийн их сургууль AI-д орлогдох уу? Тэгвэл яг юу нь орлогдох юм? Юу нь орлогдох? Юу нь орлогдохгүй гэвэл тэр бидний хувьд үнцэнтэй. Цаашд юу илүү орлуулахгүй байх боломжтой гэдгээ бодвол айгүй зөв болох юм шиг санагдав. Нэг ясандаа орлогдохгүй байх тэр чадамж талаа илүү сайн хөгжүүлэх хэрэгтэй болов гэж зөв харж байгаа. Тэгээд магадгүй Монгол ч гэсэн яг энэ чиглэл рүү явах байх, бүх сургуулиуд ч гэсэн ийшэл хөгжөөд явах байх. Зөвхөн бүгд л AI сургууль болоо гэж бүгд л шошхоны хувьд бол өөрчлөлт орж болно. Гэтэ суурин дээрээ яг зах зээл сайхан шалгаж өгнө шүү дээ. Тэгэхээр яг орлуулагдахгүй багш гэж ямар хүн байх юм? Орлогдохгүй контент нь юу байх юм? Орлуулахгүй чадамж нь юу байх юм гэдэг нь ингээ анхаар. Тийм ч учраас манай хөтөлбөр айл бол байшингаасаа гарыг бодит амьдрал руу орё. Тэр жижиг дунд бизнес хийж байгаа хүмүүсийг шууд оюутнуудын даалгавар болгоод ингээд өгчий. Тэ чи нэг ажил гээд ингээд энийг бол орлож чадахгүй шүү дээ. Зүгээр багшийн нэг хичээл лекцийг бол хөнгө орлож шүү дээ тий. Зөв. Би бас нөгөө борлуулалтын менежмент гэдэг нэг хичээл ордог шүү дээ. Тэрэн дээр яг адилхан юм зарчим хэрэглэхийг хичээгээд л явж байгаа. За одоо яг борлуулалтны бүтээгдэхүүн бид зарж борлуулахад яг ямар нэгэн гоё системээр зарчиж болно, хэрэглэлтээс мөнгөний авчиж болно. Гэхдээ тэр бүтээгдэхүүн бодитоороо тэр хүнд очих хэрэгтэй шүү дээ. Эсвэл тухайн дэлгүүрийн тавир дээр ч юм уу байрших хэрэгтэй. Тэгэхээр тэрийг яг өөрийн биеэр очиж үзэх, тэр бүтээгдэхүүн байршуулах, тэнд харилцаа бий болгоод тохиролцоонд хүрээд бүтээгдэхүүнээ худалдах төлбөр тооцоо авч байт юм. Яг тэр нэг юм нөгөө одоо галтгоон дотор нь орж үзэх боломжийг нь л хоолгоё гэж л хичээгээд үзээд байдаг. Тийм тэгэхгүй болохоор яг системээр шийдэж чадах юм бол угаас эзэн мөдүүдээ л системээр шилжчихэл байх л та. Гэхдээ яг хүний оюун санаагаар гар биеэр хийгдэх ажлууд гэж байгаа шүү дээ. Тийм тэгээ тэрэн дээр илүү
оюутнуудыг оролцоотой байлгах тал дээр л хичээдэг. Танай хөтөлбөрч яг тиймэрхүү айгүй мундаг хэлчихэж байгаад нь бас хараад сайхан л санагддаг да. Хичээгээл энийг шанс зөө сорилтдаг. Тий. За сүүлийн үед ажиллаж байгаа судалгаанууд юу вэ? Одоо ямар чиглэл рүү, ямар сэдв рүү илүү их төвлөрж байна? Сая тэмнүүд 500 өсвөр насны хүүхдүүдийн судалгааг бол хийснийг харсан. Тий. Тэгээ тэрнээс өөр яг зөв миний зөв хувийн судалгаа тий. Юу гэхээр ер нь цаашдаа ингээд урт хугацаанд бодчихсон байгаа миний чиглэл гэх юм бол ер нь бол соёл урлагийн салбарын нийгэм гүйцэтгэх үүргийг нэгдүгээрт тодорхойлъё. Ямар төвшөнд байна? Одоо ямар хөө байдлаар үүргээ гүйцэтгэж байна? Ямар байдлаар гүйцэтгүүл их хамгийн зохимжтой гэдэг тал руу илүү макро төвшөнд нь судалгаа хийж байгаа. Тэр маань ч гэсэн яг энэ хөтөлбөртөйгөө маань шууд уялдаад ингээд явж байгаа төсөл хөтөлбөрүүд маань хүртэл уялдаад ингээд явж байгаа. Миний зүгээр итгэл үнэмшлийн хувьд бол би соёл урлаг гэдэг зүйл бол боловсролын салбарын бүр маш том нэг хэсэг. Тэр дундаа нийгмийг хамгийн амархан үр дүнтэй өөрчилж чадах зэвсэг гэж зүр итгэдэг байхгүй. Тийм утгаараа хэрв зөв явж чадвал бодлогонч тэр, орчинч тэр, дээрс нь тэр соёл урлагийг түгээж байгаа хүмүүс нь ч тэр одоо харах үнцгэнтэй. Тэр нь яг зөв байж чадах юм бол маш хурдан үр дүнгээ өгөх юм зүйл гэж өөртөө зүгээр харж байгаа. Тэгээд яг энэ чиглэл рүү судалгаа хийж ийн гэсэн үг. Макро төвшөндөө бол тэгэхээр ийм алхамаар яваалаа. Тэр үү наач өстэй гоё юм байна. Одоо нөгөө бидний инфлюенсерийг ширдэг хүмүүс чи ихтэй л соёл урлагийн чиглэлийн хүмүүс тэгээд олон танигдсан хүмүүс байдаг шүү дээ. Тэгээд тэр хүмүүсээр дамжуулаад бид нар нийгэмд бодит төлөвлөх боломж байна шүү дээ. Тэгээд тэрэн дээр судалгаа хийж байгаа. Тэгээд яг одоо бодлоготойгоор ажиллавал өстой гоё болох юм байна. Тийм. Ер нь бол яг зөвөр ингээ харахаар хүн яаж өөрчлөгддөг юм бэ гэдэг ингээ судлаад үзэхээр хүн өөрчлөгдөх үндсэн шалтгаан бол тархин дотор байгаа тогтсон схем гэж байдаг. Схем байдаг байхгүй. Одоо юу гэдгийг эрх хүн ойлгох эсвч гэдэг нэг схем эрчүүдийн дотор байж магадгүй. Тэр схемийг өөрчлөх гэдэг. Тэр схемийг өөрчилж чадах юм бол түүнийг дагаад үйл хөдлөл тэ бодол оюун санаа бүх юм өөрчлөгдөх боломжтой. Тэгэхээр тэр схемийг өөрчлөхүүц тийм эффект үзүүлдэг тийм соёл урлагийн одоо яаж бүтээх вэ? Энэ хоорондын динамик нөлөөлөл ямар байна гэдгийг бас хэмжээж ингээд судлах нь айгүй чухал юм шиг зүгээр харагдаж байгаа. Мэдээж олон судалгаанууд байгаа. Манай Монгол улс ч гэсэн олон судалгаанууд хийгдсэн байт юм байна. Тэрийг ингээд алхамаар хийж байгаа. Наач яста гоё юм байна. Тийм. Гоё юм байна. Одоо нэг тиймэрхүү юм хэрэгтэй шүү дээ биднэрт. Яг ингээд тухайн нэг агуулгын талаар хүмүүс зөв ойлголт өгөх. Тэн дээр хүмүүс нөлөөлөх болцоотой хүмүүс нь нэгдвэл байсвартай байх гэх тийм. Тэгвэл үнэн удлаа мэддэхгүй, зүг буруу мэддэхгүй амар олон мэдээлэлтүүд бид нар өтөөс амар төрж штэ. Гоё юм байна. Тэгээ сая одоо яг манай шинэ арт ангийнхан маань одоо яг судалгааны шатанд явж байна. Гол чиглэж байгаа сегмент нь 15-аас 19 насны хүүхдүүд, өсвөр насны яг нөө шилжилт гэж ярьдаг штэ. Шилжилтэн дээр явж байгаа хүүхдүүд өөрийгөө маш сайн хайж эрэлхийлж байгаа энэ хүүхдүүдтэй. Тэгээ энэ хүүхдүүд рүү чиглэсэн яг юм сонирхолтой шийдлүүдийг хөгжүүлээ. Тэгээд энэ бас урт удаан хугацаанд явахаар соёл урлаг талаасаа яг тэр хүүхдүүдийн давын санаанд яаж эргээр маш зөвөр яаж нөлөөлөх вэ гэдэг ингээд судлаа явж байна. Тэгээд мэдээж аймаг энзэх асуудал хүүхдүүдийг бас буруу юм өмдөд хит одоо өөрийнхоороо бай гэд буруу юмд үлгэр дуурайл байж болохгүй. Тийм учраас айгүй зөв өнцгөр зүнцгийг гаргаж явах гэдэг. Тэгээд судалгаануудын одоо ингээд хийгээд явж гин жижиг судалгаанууд хийгээд явж байгаа. Янзтай. Яг энэ сэдв хөндөгдсөн дээр тий манай ажлын дараа подкастын интерном хамтран зохион байгуулдаг. Тэгээ интерномын зүгээс энэ удаагийн дугаарт минь номын хулгайч гэдэг Маркус Зусак гэдэг зохиолчийн бичсэн номыг зочиндоо бэлгэлэхээр бэлдсэн байна. Тэгээ энэ номон дээр дайны үеэрх амьдрал үйл явдал дундуур хүмүүсийн зөв болон буруугийн тухай бодол хүмүүжилтэй эсвэл хүмүүжилгүй байдлын талаар хичнээн дайны үйл явдал болж байгаа ч гэсэн хүн зөв итгэл үнэмшилтэй, зөв үлгэр дуурайлалтай, зөв хүсэл төмөлтэй байх юм бол өөрийнхөө дотоод мөн чанараа алдахгүй байж болдго юм а гэдгийг харуулсан юм гайхалтай сайхан ном байгаа. Тэгэхээр энэ номыг Овгон бол багштаа бэлгэлээ. Йоо баярлалаа. Ямар гоё юм тий. Дайн болж исэн ч худлаа ярддаг хүмүүс байт юм байна тий.
хулгай идэх хүмүүсээ тий. Тийм билээ. Тийм яг тэр үед одоо өөрийнхөө өнгө зүйлдээ итгэмжлэлтэй байж чадах юм бол тэгээд хүн өөртөө үнэн байж чаднаа юм боломжтой гэсэн тийм агуулгыг хэлдэг. Тэгээд яг саний тэр одоо жишээ бидэрт яг чухал биш та одоо яг аль нь үнийн аль нь чухал яриад байгаа мэрэгдэхгүй тэгээд нийгмээр дүн сенсац явж байгаа. Тэгээд энэ дунд бид нар урлагийн хүмүүст зөв бодлогоор зөв системээр нийгэмдээ зөв зүйлүүд чиглүүлэх тал руу бодлоготой ажиллаж чадах юм бол бид нар хичнээн манай Монголд айн болоогүй ч гэсэн мэдээллүүд бас амар самунтай байна л. Тэгэхээр энэ их чухал үйл хэрэг. Тэгээд үүнд зориулж судалгаа хийж байгаа юм байна. Тэгэхээр энэ судалгааны ажилд нь ирээдүйд Монголын нийгэмд зөндөх эерэг сайн үр дүн авчирч бидний амьдралын орчныг эрүүл болгоход зөндөх хувь нэмэр оруулах байхаа гэдэгт итгэлтэй байна. За баярлалаа. Жил тусья. Номноос санаа аваад одоо хүмүүсийн муу муухай буруу бодлыг толгоноос нь хулгайлахаас. За ном юм. Тий, ажлын дараа подкастт интер номыг хамтарч ажилладаг. Тэгээ бид нэр дугаар болгон дээр зочиндоо тухайн сэдвтэй нөлөөлүүлээд ямар нэгэн номыг бэлгэлдэг. Тэгээд интер номын бүх салбараар номын улгаач номыг худалдаж байгаа. Та бүхэн интер ном цэгийн минь вебсайт болон интер номын бүх салбараас худалдаж аваад уншиж өөртөө хувь нэмэр оруулаарай гэж хүсэж байна. Интер номынхан дамун баярлалаа. За дараагийн асуулт. За одоогоос дуусаагүй сте. Дууссан юм шиг дуусчихваа. За дууссан юм шиг тэргээ дуусаагүй байж байгаа. Дуусаагүй юм шиг дуусаагүй гэж тий. За одоо яг 10 жилийн дараа ууган бол багш өөрийнхөө карьерийг яаж төсөөлж байгаа вэ? Мэдгүй шүү. Тухайн үед бол яг гэж. Момент одоо сүүлийн үед нэг энэ асар их хувьсан өршлүүд гэж байна. Тодорхойгүй үед бол би тэгтээ зүгээр ингэж харж байна. Ямар ч байсан тодорхой нийгэм рүү чиглэсэн ч юм уу хэд хэдэн төслийн шийдлийн санаачлагуудыг хэрэгжүүлсэн. Тэрний ард бас ингээд санаачилсан хин нэгэн байцсан байхаа гэж зүгээр магадгүй те. Тэр нь гэхдээ том учир зүггүй нэг том өөрчлөлт тавьчихсан байх нь чухал шүү. Зүгээр л би тэрийг санаачилсаныхаа нэг эзэн байхыг хүсэж байна. Тэр дундаа бүр боловсролын салбар тэгээд илүү яг өсвөр насны хүүхдүүдэд чиглэсэн байгаасаа гэж зүгээр харж байна. Тий. Тэгэхээр асар тодорхойгүй юм бас яаж ч өөрчлөгдөж магадгүй. Гэхдээ дотоод төсөл тэмүүлэл бол аюу өндөр байна. Би бүр энэ дэрийг баталгаатай нэг мэдэж байна бүр. За. Хаста ванга шиг л хийдэг шүү. 10 жилийн дараа ууган бол багшийн хувьд яг 10 нас нэмсэн байгаа. Баталгаа. Гоё талэг шүү. Найдвартай. За ажлын дараа подкаст энэ удаагийн дугаар энэ үрээд өндөрлөж байна. Манай өнөөдрийн дугаар санхүү эдийн засгийн сургуулийн entrepreneurship хөтөлбөрийн ахлах багш ууган болт ирж оролцлоо. Урилгыг хүлээн авч оролцсон явдалд мөн нээлттэй сайхан ярилцсанд маш их баярлалаа. Тэгээд цаашдын ажил үйлсэнд өндөр амжилт хүсье. Олон түмэнд тэр өөрийнхөө бодолд эзэн болох өөрийнхөө гаргасан шийдвэрт төсөл тэмүүлэлтэй байхад туслах юм ариу үйлсэнд амжилт хүсье. За мөн манай подкастыг хамтран зохион байгуулагч Интер номын хамт олондоо маш их баярлалаа. За тэгээд нийт үзэгчтэй Интер номын бүх салбараас Монголын бүх номыг худалдах боломжтой. Тэгээд та бүхэн 7 хоногт нэг ном, сард нэг ном те ямар нэгэн байдлаар номтой орхон байгаа гэж үсэ. Тэгээд түрүүн багшийн маань хэлсэнчлэн багш хүн бол үргэлж суралцагч байдгаа гэдэг хамгийн гол ажлын амттай байдал нь тэр гэж хэлсэнчлэн та бүхэн бас өөрийгөө байнгын суралцагч болохыг хичээгээрэй. Ажлын дараа подкаст байлаа. Баярлалаа баяртай.